монголчуудын Эмжил радио 88.3 хөтөлбөрөн дээр сугаатар болон сонсож буй эрхэм сонсч үзэгч таны энэ өдрийн амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн 14 цаг 15 минутаас радиогийн 3 дугаар студиэс эхийг сонсож илүү мэдээх сураатаагаар үдийн ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсч үзэгч танд шууд хүрдэг. Өнөөдөр 2023 оны 2 дугаар сарын 10-ны баасан гарагийн нэвтрүүлэг эхэлж байна. Студиуд хөтлөгч Гэрлээ Зандаа, найруулагч Амланбаатарын ганц нар ажиллаж байна. За өдрийн мэнд хүргэе Зандаа. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар ширээн дээр байх шинэхэн амтлагч Ready за мөн Монкрам компани буур үлснээсээ хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өнөөдөр баасан гараг шүү дээ. За тий. За Эмжил радиогийн зүгээс туулаа жилийн 9 ацтан гэдэг одоо ийм уралдаан явуулж байгаа. За ямар учиртай гэхээр манай Эмжил радио 88.3 сонсогчдын нэгдсэн групп гэдэг 84 мянган хүнтэй ийм групп байдаг Facebook-ийн. За энд тэгээ нөгөө цагаан сартай холбоотой тийм нэг хөгжилтэй дурсамжаа бичээд те. Тэгээ хамгийн олон хаахаа авсан 9 хүнийг тус бүрийн 50,000 төгрөгөөр шагнах юм аа. Ийм уралдаан байгаа. Тэгээ үнэхээр гоё идэвхтэй оролцож байна. Одоо ахаад бид нарт 20 хоног байна. За баг 20 орчим те. Тэгэхээр бас идэвхтэй оролцоорой. Тэгээд мэдээж гоё штэ эн чинь нөгөө туул ажилтай те бид нар чинь бэлэгдэлтэй ард түмэн учраас те ингээд нэг ёндорчвол. За тэгээд за хүмүүс орж ирэхээс би зүгээр би ялалт маягаар ганцхан 4 цагийн өмнө нэг энэд тийм ороод ирсэн байна. Тэрийг уншиж өгье гэж бодоод богинохоо. За жагаа найз гэдэг энэ маань сонсогчдын нэгдсэн групп дээр юм бичиж цагаан сартай холбоогүй шүү. Нэг хүн ингээд дуугаатай явж байгаад машинд мөргүүлсэн гинэ. Тэгсэн ухаан ороод ингээд харсан чинь баахан амтд ингээд тойрцсон өөрийг нь шуугаа шаагилдаад байна нэ. Тэгэл тэр нөгөө сонсон чи иймч дуудаач цагдаа дууд энэ хүний буруу тэрний буруу энэ салхи бити 50 нөгөө бити хаагаад нөгөө салхийн 50 гэж тэгдэг штэ. Тийм зай тавьж өг гэл. Тэгсэн чи нэг хүн тэгээ шуугаан дундаас тэгсэн чи нэг хүн өө арх байна уу энэ хүнд арх балгуулаач гэсэн чи нөгөө нөхөр мөргөөс нөхөр босч ирсэн ээ. Өө та нар чимээгүй чи энэ хүнийх үгийг сонсолтой. Бадрын бадэр. За энэ бол би ялалт хэлээ. За эхлэв. За эхлэе. За очирт инх тайван гэдэг маань сонсогч. За сонсогч гэхээс илүү баг нэр чи очирт инх тайвныг мэдгүй мэдгүй нэ. Маа үдийн очир нөгөө гой нийтлүүд нөгөө лавгадлам очирт хоёр байдаг штэ. Тэрний очирт нөхгүй. Оо тийм үү. Нөгөө тайгаад 40 жил болсон нөгөө тэрийг орчуулсан. Тэр мундаг залуу. Би нөгөө нэг 10 сайтаас нөгөө нийтлүүд уншижсэн штэ. Тийм зарим нь очирчийн орчуулга байдаг штэ. За одоо энэ очирч. За окей. За тэгээд очирт ингэнэ. Манай аав их зөрүүд гинэ. За. Тэгэхэд нөгөө зөрүүд мөртлөө их сонь юм сэтгэдэг хүн гинэ. Бүр хүний санаанд оромгүй гэмээр. Цагаан сар болохоор л манах гэдэг аав одоо айл те аавын баярыг дааж авч уулна хоолунд бэлгэсэлтийг бэлддэг юм байна л да. Очиртын гэр бүл тэгсэн жил бүр ямар нэг ингээд нүүр улайлгам ямар нэг юм сэтгээд аав нь тэрийг зүтгүүлждэг гинэ. Зөрөөд ямар ч нэмэр байхгүй. Хүн хурч болдоггүй баахан боов тавьснаас эдсэн дээргээд зефирээр ингээд тавг зассан. Нөгөөг нь бүр ямар зүргүү царай муутай гэж ихтэй. Тэгээ боо ингээд өөр нэг цагаан сар боо авчихсан гэр нэтгээд нэгэндээ яваад очисон чинь сүүлд нь үлдээд хог дээр хаягд нь яшиг гэд дөрөв ширхэг боовтойж байгаа шиг. Дөрөв ширхэг боовтойцсон. Тэгсэн нэг цагаан сар бүр бууцанда заавал байцаа хойлж хийнэ гэж зөрүүдлээд. За тэгэл байлгаар гой махавч гараа гаргаж хийсэн ч гэсэн нэг сэн ингээ байцаа амтгцсан нэг усан бууцтай нэг цагаан сар өнгөрөөжсэн. Хамгийн гол за энэ юу ч гинэ. За тэрний дараа жил нь юмаа бэлтчихье. Гэхдээ ирсэн хүмүүс нь хамгийн гол нь буузаа өөртөө чимхэж хийж идвэл гоё ингэ зүтгэцэн гинэ. Хүү. Санаа нь бол одоо хүмүүс ингээ айлаар орно гэж шагааж мэд мэдлцэж аваад л гараад явахын оронд тухтаа сайхан сууг гэж аав нь бодсон гинэ. Тэгэл өөрөө буузаа чимхэж гинэж иднэ. Тэгээ шиний нэг юм боллоо хамаатан садаа ирлээ. Нөгөө бууз байхгүй. Хөөхө хүүхнүүд нь бүгд галтаанд ингээд бууз хийгээстэй. Аавч нөгөө ирчүүдтэй мар инээгээ суугаад л байна. Нэг айл ирээд бүр 3-4 цаг болж байгаа гинэ. Дараагийн айл руугаа нөгөөдөл нь яарад явъя гэд тэгээ явж чаддгүй. Яайтаа гэсэн өрөвдөлтөө царайтай. Тэгээ зочдтой бүр би бол ичиж хүн гаалцсан гинэ. Очирт. Тэрнээс хойш ерөөсөө ингэ шийдсэн гинэ. За аавын санаа бодлыг ерөөсөө авч үзэхэ болио. Аавыг ганц дийлдэг хүн болох нөгөө өөрийнхөө ихнэрийг очиртын ихнэрээр зөрүүдлүүлж байж одоо нэг айтайхан юм хийдэг болсон гинэ цагаасаар. Гэтэ одоо нэг манаач ингээд нөгөө тавуулаа штэ тий. Тэнгүүд одоо юу гэдэг яг ингээд том ихч болохоор яг аавын дэргэд байдаг гэдэг утгаараа нөгөө аавтай хамт нийлээл нөгөө аав болохоор ингээд яг ойр дотныхоо хүмүүст өгөх гарын бэлэг мэлгээ бэлдээл тий. Тэнгүүд манай ихч нөгөө нэг
малаад 100 муушаа гэд. Тэнгүүд би болохоор зэрэг одоо нөгөө тавгийн чихэр, идэ, бов тийм юм. Манай авч нөгөө Сүхбаатарын бэр болохоор тэнчнээс угаасаа ойлгомжтой. Буусны мах, ууц мууц те. Анх апод ажилдаг болохоор нөгөө ус ундаа сүү ингээл бүх нөгөө ингээс ширээн дээр тавих. Ингээ бид нэр ингэж уурилж явдаг аахгүй юу? Тэгсэн чинь нэг жил би чи одоо 18 настайгаас бов хариуцагч болсон. Тэгсэн чинь нэг жил бүр заавал өгөөжийн бов аавна гэд. Тэгээ нөгөө ямар яжил нөгөө реклам нь яасан 14-р далаа ламын ямар яасан ариун усаар яасан ч нэмэдэггүй. Тэгээ заавал тэрийг аавна гэд. Тэгсэн чинь нөгөөд нь өгөөжийн гадаа зүгээр алаа хитаан заяа гэж. Амар очирмаачтай. Тэгээ би ингээд очоод ингээд хараал ингээд гаднаас нь ингээд сэтгэл санаагаар унтсан заяа. Тэгээд ийм байжтэй ингээд өөр боо авах үгүй өгөөжийн боол аавна гэд. Тэгэл тэрийг алалцаал авч байгаа юм чи. Наав нар бол харин амар идэг байхгүй. Би бас нэг тийм зөрүүд өвгөн болох хаа. Би хөгшөж байгаа түрүүч л мэдсэн шүү дээ. Цагаан сар нэг жоох хөгд ингээд золох гээд ирж байгаа. Би гарлуу ингээд өвлөв долов хийж чад. Мөнгө байна уу гэд. Яг хөгшөж байгаа билээ нэр. За миний пост 9-р пост. Нөгөө манай бас айгүй итгэвтэй бичигчтэй Айко гэрэлгээд. За манай нөгөө Яанагаар бид нөгөө X-тэйгээ айл тааруул гэд ярьсан штэ. Тийм X-тэйгээ цагаан сараар айл тааруул Яана гэд те. Тийм чинь өчигдрийн Яанаг сонсоод нэг юм санаанд орлоо штэ. X-тэйгээ айл таараагүй л те. Нэг цагаан сараар өдөржин бичигнэж орой нэг амсхийгээл аяг тавгаа цэвэрлэж яж байтал найз залуу гинт ороод ирд юм да. Ерөөсө манай дээр танилцаагүй байсан болохоор бүгдээрээ сандраал цай бууз гээл ахаал ихнээсээ божигнах гээд би бүр ганцхан хүн зориулаа бууж игнэхээс ядаргаатай санагдаад тэг өмнөх хүмүүс гар хүрээгөө 5-4 буузаа халаад өгчийг л бодсон юм байл та. Халаагаал өгчийг. Тэр үед пэйж энэ байхгүй манах жигнүүр дээр халаах тухай бодохоор бас л бууз жигнэх болох шиг санагдаад нөгөө тавгата буузаа шарах шүүгээ боёг нэг одоо нөгөө төхөп байдаг шүү дээ. Тийш авчи хийцэн гинэ. Нилээл халчих шиг болоо ширээн дээр авчиал тавьсан. Бүгд л найз залуугийн өдөөс милитэл хараал бууз эд гэл өнөөх чинь идчихшгэл болоод бэлэгсэлтэй аваад гараа явсан. Гэрээ зэвэрлсэн чи ширээнд ороо, сандалд ороос, бууданд ороос бүр ин тэнээс бууз гарч ирээд гинэ. Тэгсэн чинь амар хатуу буузнууд гинэ. Нөгөө төлн. Тэг бүр гайхаад байсан чинь тэр төхөв дотор шараа шүгэнд бууз алаагаар юм хав хатуу болоод мэдээж тэгэж шүү дээ. Тэгээд ийм бууз өмнө тавьчаал идэлээсээ байгаа гинэ. Тэгээд нүд хариулаад ширээн доогоор бөмрүүлээлээсэн шиг байгаа. Ингээд намайг энэ хүүхэн үлсгэж алах уу юм бэ гэж бодсон уу? X-Men болсон юм да. Яаж яхад бүр нөгөө X-Men өөрөө тогооч болсон байт юм. Амиа л бодох юм гэж бодсон байх хөө зайлвал энэ. Цаасаар орол X-Men болчдөг. Ороод тэгээд амар гатуу ток гэсэн бод төлөөл X-Men болсон. Нэр доошоо тэгэл шидсэн гэхээр бас амар юм тийм. Би бол нэр ямар хатуу юм бэ гэж шууд хэлчихнэ. Мөгийн юу хэдэл ингээд тиймэрхүү хоол мол ингээд малгааныхаа завсраар хийдэг ч багны хараар орж аваад. Нохоо мохот гэжтэй билж тийм. Хамтгүй бууцэг. Илэг аваач. За сая Айко гэрлийн нөгөө. Энд ч маа нөгөө бас блогч найз ахгүй. Тийм үү. Угаасаа энэ эртнээсээ юм хөгжилтэйгээр. За эрэгтэй хүн юм уу? Эмэгтэй. За. Тийм хэлгүү дээ. За тэгээ 10 төгсдөг жил бөөнөрөө нэг хийсэн гинэ. Айко. Нэгнийд нь ороод аав нь ингээд золгочхоол хөөх ингээд нөгөө жижигхэн хар хөөрг гаргаж ирэл хамгийн дээр сууж байсан нэг хүүхэдтэй тамхилах гээл гараа сунгасан чинь энэ 10 жил хүүхэд ч дээ. Нөгөө хүүхэд чинь аавхан хөөргийг бариад гарсан гэд мангар том ингээд хаш цагаан хөөр гаргаад ирсэн. 10 жилийн хүүхэд. Тэгс нөгөө найз аав нь ингээд жуумалцсан цааш нь дамжуулаад тамхилах гээд өрөөсөө гараа явцсан гэж жоо эцсэн юм шиг нөөргөө өргөнөөс. Тэгээд нөгөө бид хэзээ яах нөгөө аавынх нь тэр нөгөө жижигхэн хар хөөрх ингээл үнэрлээл дамжуулаад ингээд явсан гинэ. Тэгсэн хамгийн сүүлийн нөхөр нэг сүрхэн юм болж ингээл тамхи гаргах гээл ингээд нөгөөдхөө ингээл татцсан гинэ. Нөгөө хөөргөн толгойг нь тэгсэн чи хөөргөн ингээд толгоон салцсан гинэ. Юунасаа тийм нуух гэдэг л юу гэдэг лээ. Тэг бүгд сандраад нөгөө хүүхдээ загнаад одоо яах вэ гэж байгаа л бөхөөр ингээд наагаад эвтэйхэн зургийнхаа өмнө тавьсан гинэ.
Тэгээ бушуух нэг бууз идсэн болол ингээд зүхтаах шахам гарсан гэнэ бүгдээрээ. Тэгээ гарангуутаа нөгөө тэр аавынх нөгөө хүүхдүүд ангийнх нь хүүхдүүд байгаа шүү. Тэрэн дээр яана ингээд тань аав чинь хөргөний толгойг бид нэг ингээд салгаад тийг ингээд бохоор наацсан шүү гэсэн чи. Өө манай аавын хөргөний толгой угаасаа салчдаг юм уу гэсэн. Шал тийм юм тийг аим сандарсан. Тэгээ бохоор наагаад. Нэрээ тэр 10 жил байхад амар хэсдэг гэсэн тийм тийм. Бүр багш машинд өртлөө чинь тийм. Нэг хоббитэй. Тэгэл нэг бэлэг цуглуулна гэж нэг сайх. Чи ер нь би нөгөө хөдөө манай Илэн цэвүүгийнх барууараас ингэж хад манай Илэн цэвүү угаас бүр олон жил дарга марган хийсэн хялдартай юм байсан байхгүй цагаан лам гэдэг. Тэг ингээд нөгөө бөөнөр ингээд явахаар ингээд нэг дэвтэр өгнө штэ. Тэгэхээр бид нар чинь одоо цагаан ламын үр ачнаар гээд тиймэрхүү бэлгийг тоохгүй ингээд нөгөө гэрийнхэн бүслүүрт нь хавчуулаад явчихсан штэ. Тэгсэн нөгөө ах ихснэр хэлж байгаа. Та нар ямар туршлагагүй ингээд манай ихч бит хоёрыг хэлж байгаа. Цагаан ламын хүүхд гээд шууд орохтой шууд хэлчих гээ. Тэгээ цагаан ламын хүүхд ингээд шаал өөр билүү гэдэг. Нэр тэгж ялгадаг байсан шүү дээ. Тийм. Угаасаа юу одоо манай ихшин дэр нөгөө Сүхбаатарт бэр болоод байсан гэстэй. Бүр ингээд цоо шинээр нь ингээд 50 100-ууд ингээд нөгөө боотолтоо навчдаг. Тэгээ хаалт оршоол нөгөө ингээд хаяны чамаагүй хиний чамаагүй гэх тэр нь. Одоо тэр чинь аймгийн төв дээр байгаа шүү дээ. Уулна. Тэгэл тэр 50 54 100 төгрөн дээр нэг юм нэг ч юм уу хоёр ч юм уу нэг юм жижигэн нөгөө шоколаднууд гэдэг шүү дээ. Тийм шоколадаад ингээд өгөө явуулчихна. Тэгэхээр чинь одоо чи тэр хүүхдүүдтэй хамт ороод ирвэл бас л тийм л юм аавна шүү дээ тий. Тэгэхээр чи хэний хүүхд вэ гэдгийг хэлэх юм бол өөр ихгүй юу? За Отгон баярын лавг жаргал гэдэг хүний пост байна. Баг байхад үеийнгийн найзуудаараа нилээд сумын төвөөхөө танихгүй бүх айлдорч бэлэг авдаг гэж нийлээд. За санийхан шиг юм болгож штэ тий. Шинэ нэгний өглөө эртлэн босоод орныхаа хажууд эвхэд бэлдсэн шинэ хувцас өмсөд цай ундаа уучаад аав ээжтэйгээ зологчхоод хөр шайлдаа золгож бэлгээ авахар оров. Тэгээ бэлгээ авчаад би 3 нөгөө дагуулад хөр шайлынхаа ах トゥ хоёртаа тавуулаа айл хэсэж алт мөнгө их хураахаар гарлаа да. Яг тэгж гардаг тий. За бүгдээрээ хамтдаа 3 айлд орсны дараа хамгийн дээр сууж байгаа хүүхдийг хамгийн том ах нь гэж бодоод хамгийн том бэлэг өгч байгааг анзаарав. Яг тэрний үг гэдэгтэй адилхан юм болсон байна шүү дээ. Дараагийн нэг айлд орсон чинь хамгийн дээр сууж байгаа нь байгаад нь 100 төгрөгөө бусд нь 50 төгрөг өгсөн. Тэр айлаас гарч ирээ дараагийн айлд хэн нь хамгийн дээр суух вэ гэ бөөн зодон болж илээ. 100 ах 50 ах өрсбөө юм болсон байна шүү дээ тий. За Улаанбаатарт 14 цаг 27 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялагчаар ширээн дээр байх шинэхэн амтлагч Ready хамтран айлаж байгаа. За яг ингээ гоё цагаан сарын уур амьсгал орсон тий. За ингээд энэ таны бууцны хажууд заавалчгүй энэ Ready амтлагч байх ёстой шүү. Тэгээд манай нэг найз чамааг яриад тахаар чинь авч ицсэн чинь нэр үнэхээр гоё юм байлээ шүү дээ. Гээ манай хайр угаасаа бид нар өөрсдөө идэж үзэж байгаа ярьдаг болохоор угаасаа дими юм ярихгүй гэдэг. Орж идэр нэг үхрийн мах чанж агаад тэгээ дүрээд ицсэн үнэн баяр. За тэгээд бүх төрлийн одоо болсон хоолндоо шууд хийж хэрэглэнэ. Шууд л ерөөсөө олоод идчихэн. Бууз модыг бол ингээл дүрээл идчихэн асгаал тий. За тавган дээр ингээс хасчаал буузаа дүрээл идчихэн гэсэн. За тэгээд дээрэс нь саримсны орц маш өндөртэй, нийт орцны 40% саримс байгаа. Тэгээд Монголын бас анхны чийлэл буюу амтд тос саримстай халуун ногоотой. Тэгээд халуун ногооны амтны хувьд бас хоёр өөр төрөл байгаа. Тэгэхээр та бас амсаж хоёулыг нь авчихал да. Тэгээд амсаж үзээд дараа нь бол энэ гоё юм чинь ингээд авч ийнэ үст тий. Цагаан сараар бол хоёрыг авсан байхад ер нь нэг илүүдэхгүй дээ. Тий. Хоёр ч бараг багтанда 3 өдрийн туршид олон хүн орж ирдэг айлт бол тий. Тэгээд нөгөө бууз бас ямар ч болоо байлаа эсвэл нөгөө зарим хүн бууцны бас амт чинь хүн хүний амтлах юу ч өөр юм тийм. Тийм ч амтлагч үж ивлэх зүгээр тийм. Яг үнэ. За тэгээд манай зандаас энэ халуун ногооны талаар бол сонирхолтой мэдээлүүдийг хүргэсэн тий. Шувуугаар дамжуулж ингэж халуун ногоо тархсан юм байна. За тэгээд халуун ногооны бас халууныг хэмждэг нэгж байд юм байна шүү дээ тий. Тийм гэсэн харин тий. Энэ нь тэнгүүтээ тэр амтч шинжүүний Сковилийн халууны нэгж байдаг бол маш халуун шинжүүнийх болохоор 30,000-аас 50,000 байдаг гинэ. Тэгээ ийм нэгжээр бас ингэж хэмждэг юм байна. Энэ бас сони юм байна. Нөгөө би тэр нөгөө юу Гуанжид сурдаг байх та. Яг юу яжсэн. Индонез юунд орж ирсэн байхгүй ресторан. Индонез ч нөгөө халуун ногоор үнэхээр бүр бүх хоолой халуун ногоор хийдэг. Халуун ногоо угаасаа тэр хавьд их ургадаг юм чинь. Тэгэхэд тэр нөгөө халууны яг хэмжээ гэж байгаа юм шиг. Индонезчууд өөрсдөө идээ сурцсан. Зүгээр идээд би бүр зүгээр л тэнд түлэгдэж өгч байна нэрээ.
За тэгэхээр манайга халуунгаа бас тий хэмжээстэй байдаг байх нэр штэ тий. Хит халуун уу ямар халуун бүр ингээд тоогоор хэмжигддэг байх нэр. Редиг холгоо юм л. Тийм, редиг бол яг гоё. Яг бүр идэхэд ямар ч асуудал байхгүй. Мэдээж нөө эн чинь монголчууд хийж байгаа юм чинь монгол хүнийхээ өөрсдийнх нь насныг идэх хэмжээнд хийсэн байгаа штэ тий. За мэдээж бүх сүлжээ дэлгүүр супермаркетуудаар борлуулагдаж байгаа. Тэгээд 88TG 811 гэдэг дугаартай холбогдоод захиалга өгч болох нь илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болох нь 88TG 811. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ширээн дээр байх шинэхэн хамтлагч Ready хамтран ажиллаж байна. Баярлалаа. Энэ Тамира болгоо гэдэг хүн комментчиж. Маа найз манад бууз хийх гээд ирсэн гэдэг. Би бол дандаа ингээ гэрийнхэн буузыг амталж давсныг тааруулж амталдаг байсан чинь маа найз бас буузаа амталдаг бааш таарад. За. Тэгэхэд нөгөө найз нь яасан чи давсны ихсэн 350 бууз хийсэн гинэ. Яа, ихтэн гэдэг чинь аюул тийм. Багдууд бас нэг багдууд учиртаа ч янз бүрийн юмтай холиод идэж штэ тий. Яа 350 бууз шүү. За энэ хоёр төгөлдөр гэдэг хүний пост. За. Цагаан сараар нэг удаа хөдөө яваад л хамаатныд очиж хоноод тэгсэн аав нөгөө хийм шүдтэй. Орой унтахтаа шүдээ аваад усанд хийгээ хондог. За. Өглөөс ирчээл аав нөгөө айл руу гармаар байдаг. Нөгөө шүдээ болдгоо гинэ. Цагаан сар. За. Тэгээ бүр ингээд хайчлаа гээл бүр те жижиг томгүй хүнээс ингээд шүдээ асуугаад хүн болгон мэдэхгүй хараагүй гээл ингээд хариулаад байгаа шүү дээ. Тэгсэн тэр айлын нэг 4 настай жоох охин ганцаархан арагшаараа суугаад исэн гинэ. За. Тэгэхээр миний дүү ахыхаа хийм шүдийг харуу гэсэн чинь нөгөөх нь толоос гисэрж ийн гинэ. Нэг ч үг дуурахгүй байна гинэ. Тэгэхээр нэг л сэжигтэй. Яг аав тэгсэн гинэ. Яг авсан байна гэж бодоод ээжд нь хэлж авахуулахар болоод. За. Хүүхэд болсон юм хойно мэдлгүй аваад хугалчаад нэг газар нуусан байх гээл ээжд нь хэлсэн чи ээж нь яадаг том толгойд хүүрвэ гэл яг тэгсэн байж таараа өглөөс хойш дальжичаад дааш таг байсан юм гэл. Тэгэл ээж нь улаан галзуу хөөш чи одоо хүний шүд хаа нуусан юм бэ гэл. Тэр жоохоо охин баг штэ 4 настай. Нөгөө жоохоо охин сандарсандаа нээх ууртай. Маа энийг авч л байхгүй гэд амнаасаа гараад ирсэн гэнэ. Бүр тэгээ шидсэн гэнэ. Тэгээ одоо тэр охин болохоор ам дүүрэн цагаан шүдтэй их сайхан бүсгүй болсон. Инстаграм дээр ч юм фэйсбүүк дээр ингээд гой гой зураг оруулдаг гинэ ингээд инээсэн. Тэгэхээр тэрийг нь харахаар инээ дүрэлдэг. Яа, манай найруулагч бас гоё юм оруулсан шүү дээ. Аавын ууцыг чанлаа, хадмын махыг татлаа, гандангийнхны боовыг үзлээ гэх мэт аим шиг дүгнүүд ар араасаа цуурлаа гинэ цагаан сар. Яг нь одоо нөгөө орчуулуулах хийвгүй те. Зөвхөн монголчууд л ойлгох те. Аавын ууцыг чанлаа гэдэг чи яа. Хадмын махыг татлаа. Гандангийнхны боовыг үзлээ. За, газар юурыг нэ X-тэйгээ тааралдвал зориуд хор шарыг нь хөдөлгөх гээд бүх хүний хажууд чангаар би амьдралдаа хүнтэй үерхэж үзээгүй ганц бигээд хэлчих гинэ нэг X-тэйгээ цагаан сараар айл тааралдвал. Яа, за миний дараагийн пост инх баяр төгөлдөр гэдэг хүний пост 5 дахь пост. За, бас нэг хүүхдээ бол гин санаанд оров. Бид нар жил бүр цагаан сараар аавын талын ах дүүсээр явнаа. Манайхан олуулаагч хэлэхүү. Бид өдөржингөө явж нэгэн хамаатныг очлоо. Аахч нилээ муудаж, бид ч нилээ ядарч. Золгож дуусаад цайгаа уугаад буузаа хүлээгээл элжийг хууч өрөөл сууж ядал хажуудаа сууж байсан дүүд хандам. Гинт замын дүү буузаа ядчих алуу гээл нэг хэллээ. Тэгээ дүү чимээгөө суугаал ялаа. Аах дахиад за нөгөө халамцсан юм байна штэ. Замууд бууцид халуун дээр сайхан бууцаа ичг гэл баг худалж гэнэ 10 20 хэлсэн баг. Би ч дэсгүй инээд яриад суугаад байв. Дүү ихэндээ заахаа гэсгээл цайгаа угаал. Ах сүлдээ бүр дүүг шахааста. Бууцаа эдэ ми дүү халуун дээр нийтгэл. Тэгсэн гинт дүүгийн дэсгэлд алдарсан уу яасан. Нэг уур нүрсэн байртай нүүр нь улаацсан. Ахаа гэснэ нүднээсээ том нулимс туслуулаад ядаж болохоор нь дийдэхүү гэж ойлж авсан гэдэг. Бичтэйсгүй пэргээл инээлцэн. Манай дүү тэр чигтээ орлоод болоогүй бууз идгээд ахын ямар ядаргаатай хүн бэ тааж ингээл ойлж гарсан. Нэрэл болоогүй байгаа буузаар шахагч хэцүү юм байлээ шүү. Тэгсэн цаад өрөөнөөс айл ягч буузаа ойрч гарч ирээд л ах чинь согтчих гэснээ болоогүй буузаар хүүгээ шахаад байхлаар уйлгаас яах вэ гэж юу гинэ. Нэрээ. Гэх угаасаа нэг ийм гөлөмцөөтэй ах нар амар хэцүү тий. Тийм маш ядарга. Тэр уур үдээ. Бараг нэг уушхад инээ төрөхгүй бараг уур үдээ. Йоо, одоо хоос одоо болоогүй бууз идэл. Тэг одоо ингээ болоогүй бууз идэлтэй шүү.
Ямар ч юм тийм. Яа. Гизүү маш гизүү. За темка гинэ. Одоогоос 11 жилийн өмнө манайх цагаан сарын буузаа нилээ эрт бараг сар шахмын өмнө хийхэр болсон гин. За. Тэр үед болохоор би дөнгөж нэг 2 дугаар анги байсан. Тэгээ ээж аав эмээгийн хийсэн буузыг үрж тоолох гэдэг нин чухал ажил хуваарлагдсан гинэ. Маа гэрт нөгөө манай эмээ цагаалдаг байсан болохоор ер нь бол нилээд их бууз хийдэг юм байна. Тэгэл олон бууз хийдэг болохоор хамаатны хүмүүс ч манай цуглаад ойр зуурын ховж виранга нөгөө буузаач ёстой хийж өглөө дөө. Би яг бай тэндээ буузаа өрөөл тоолол тэнд болж байгаа гол нь ярианаас нь жоохон нөгөө хол байсан гинэ. Уул нь тэр яриаг сонсомоор байгаа шүү дээ. Тэгээд нөгөө ингээл ярианд нь оролцох санаатай байгаа нөгөө байгаад байдаг. Даанч ажилтай. Тэр үед миний толгойд нэг мэрэгэн санаа төрсөн гинэ. Бараг л Эврика гэмээр. Тэр нь юу гэхээр бууцны тоогоо таамгаараа бичээд үлдсэн хугацаанд томчууд дээр очиж ярианд оролцох гээд тэгээс санаан зоргоор ингээ бичээд гарсан гинэ. Тоолохгүй зүгээр. Тэгэл 100 200 гээл нэг мэт 1200 бууз болоод бууцны үйл ажиллагаа зогссон юм байна. За. Тэгэл тэрнээс хойш цагаан сар энэ ч бүр сарын өмнө хийсэн гэж байна. Цагаан сар болтол манайхан ч ингээд хангалттай бууз хийсэн юм чинь гээл. Тэгэл нөгөө залхуур болгонтол нөгөө буузаач игнээл идээдсэн гин. Тэгсэн гэтэл битүүний өдөр боллоо. Маахан ч гэр орноос хэвлэл дуусаад битүүлэх гээд байсан чи ээж гинэд хүүшээнд бууз дуусчихсан байж тийг. Тооны хөргөлд оруулсан ядчих. Бараг нэг тэг нэмээ бичсэн. 120 бууцсан дээр юу. Тэгтээ уул нэг багцаа байдаг да тий. Яг хоёр тийм л дээ. За яг 1200 гэж нэг 600 1200 ч бас хэцүү шүү дээ багцаалахад зэрэг. Одоо нөгөө аав ээж нарт нь бол одоо манайх тэдэл нэг гоё өхрийн гоёар тий нэг 5 ил гурлаар ч юм уу тий 10 ил гурлаар ч юм уу нэг тэдээ орчин бууз хийндэг нэг юм хийсээр байгаа тийг багцаатай болчихсон байдаг шүү дээ уулан тий. Гэтэ наач бас арай. За тэгээ дууссан уу тий. Тэгээ яг тий нөгөө битүүний өдрийн орой нөгөө шүнжин тэг буузаа хийж хонсон гинэ. Тэгээд цаг нь тулчихсан байсан болохоор буузны махаач амталж үзээгөө. Шүнжин буузаа хийлээ. Тэгж нэг үүрээр 4-5 цаг үед буузаа хийж дуусаад амталсан чинь давсгүй. Тэгээд тэр жил манайх шиний нэг өглөө бүр нойргүй тэгээ болоогүй давсгүй буузтаа өгцөн та. Энэ явдлаас хойш бууз хийх болгондоо энийг ярьж одоо инээлдэг болсон гинэ. Тэгээ нөхөр тэгвэл одоо буузны тоо нэмснээ бол ярьсан хэлсэн л юм л та тий. Үгүй тэгээ ойлгож юм чи тий. Яаж идэд 1200 гэдэхгүй юм чи. Йоо. За, Улаанбаатар хотод 14 цаг 37 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монкрем компани буурал усны сет хамтран ажиллаж байгаа. За, энэ буурал усны сетийг миний бодлоор бас одоо нэг юм ойр дотныхоо тий одоо нэг бид нар чинь нэг юм хүндтэй хүмүүндээ нөгөө дээх үед бол эрэгтэй хүн срочкын цанц мамц гэж өгдөгөөс арай өөр бэлэгтэй энэ дэр чинь тий. Тэгэхээр яг хөө ингээд өсмөс нь бууралж муралтаад байгаа хүндээ бас нэг зориулаад аваад өгчүүл тий. Гой бэлэг тий. Надад бол тэг санагдаад байгаа. За буурал ус ургасны дараа биш ургахаас өмнө урьсан сэргээл чиргэлүүл илүү үр дүнтэй. Тэгээ буурал усны шампунь, ангижруулагч урагтаа сет бүтээгдэхүүн нь 77,000 төгрөг бол серумтэйгээ бол 4 төрлийн бүтээгдэхүүн нийлээд 87,000 төгрөг байгаа. Тэгэхээр та 8042 43 73 гэсэн утсаар захиалга өгөөд гэртээ үнэгүй өргүүлээд аваарай. 8042 43 73. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монкрем компани буурал усны сет хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За дараагийн миний унших пост оюун чим гэдэг хүний пост байна. 3 дахь пост. Би 10 жилийн 8 билүү 9 дугаар ангид байсан юм а. Цагаан сарын шинийн нэгний өглөө аав ээж ах эгч нар өвөөгийн очиод золгохоор явсны дараа би 2 дүүтэйгээ гэрээ хараал явж байсан чинь нэг эрэгтэй үеэл маань ирээд би тэд бууз жигнэж ичгээл хүзэр тоглоод сууж байла. Ахын маань найз нэг казак ах ороод ирлээ. Бид нарт баярын мэнд түргээл аав ээж ахыг маань асууж яан золгох гэж ирсэн л гин. Бид нар та дээшээ суу цай уу гэж дайлал. Би буузны усаа тавьчихад бууз авахар гарсан чинь манай үеэл араас гарч ирснэ. Ахиухан жигэнчих гэж байна. Тэгснээ бүгдийг нь идүүлэн шүүл гэж байна. Тэгэхээр нь заа гээл 2 жигнөр бууз жигнээл нөгөө ахад тавглаал тавьлаа. Нөгөө ах эдийг эдснээ дүүнэр өөртөө бууз идэж байна. Тэгэхээр нь нөгөө үеэлийн бүгдийг нь идүүлэн шүү гэсэн үг бодогдоод диггүй зан хөдлөөд танд зориулж жигэнсэн буузыг таал бүгдийг нь идэх ёстой. Манай ёсонд ийм бууз үлдээвэл тэр хүн тэр жилийн Ази ондоогоо орхиж ийн гэсэн үг гээл нэг ёс мэддэг хүн болоод аваа илаа. Дотроо илэг
би зүгээр л ивхэрч байна. Нөгөө ах нүүрэн сонирн болсноо. Бүгдийг нь би идэх юм уу гэж байна. Тийм ээ, бид нар зочиндоо жигэнсэн бууз идэх, зочинтойгоо ингэж жигэнсэн бууз идэх ёс аахгүй. Таал идэж дуусгаад явах ёстой гэсэн чинь нөгөө ах гайхаж байснаа. Тэгвэл уутан тийгээд аваад явж болох уу гэж байна. Манай ойл тэндээс болохгүй цагаан сараар гэрээс юм гаргадгүй гэсэн чинь. Нөгөө ах бүр сонирн болоод тийм үү за ах нь идий. Гэтэ хөтөр тоглонгоо идий гэж байна. Тэгэл бид хэд хөтөр тоглоод нөгөө ах буу за нэгээр нь идэл хэцүү ёс байна гээл байн толгоос игсрэлээ. Хөрх казак болов тий. Хөтөр тоглонгоо буузаа явуулсаар овоо талаад ах нь пицца дэрийгээд дүг дагуулад гарахаар бид үхтлээ инээл тий. Нөгөө ах уу би засаад орж ирснэ. Танаа ястой хэцүү яс байна гэдэл суугаад өргөжлүүлээл хүзрээ тоглоод буузаа нэгээр нь идсээр хагаад 2 цаг орчим 2 чигнөр далаад бууз идсэн. Ямар амир далаад бууз. Сүүлийн буузаа идэж дуусаад за ах нь явлаа гээл бошуухан гараад явчихлаа. Бид эцэстээ нэг нус нулимстайгаа олилдож хөхрөлдөж өгсөн. Тэр хүн дахиад цагаан сараар айлд очихооргүй болсон байхаа. Хүүхэд насны минь диггүй дурсамж аав ээж ахад хэлэлгүй таснуусан даа гинэ. Амир тэг. Талан бууз идэлсэн ямар амир юм бэ. Тэгтээ миний оргил яг 60-аад бууз байдаг шүү дээ. Нэг доруу. Тий. 23 настай байсан минь яг. Тэр оны санаж авч. Жижиг бууз юм уу? Жижиг ингээд нэг гоё амттай. Ингээ маа найзах хийцэн гэд бит хоёр тэгэл жигнээл хідэлсэн юм. Тэгэл ямар хийжвэ? Жигнүүр чинь хід ингээд дараа нь ингээд тоолж үзсэн чинь яг хүний 60 бууцчихсан. Тэгэхээр чинь тэгээ нэг сайхан таргалдаггүй нас шүү дээ. Одоо зүгээр нэг том ившээхэд орж ирсэн агаар намайг саргалуулад байна шүү дээ. Би тэгээд намаа дарж ившээдэг болсон шүү дээ. Хамаг том ангахаар агаар орж ирэл таргалаад байгаа юм чи. Манай найруулагч нэг бас нэг пост оруулж ховдод амьдарч байсан хоньны ууц зарна гэж байна гинэ. Ховдод амьдарч байсан уу? Ховдод амьдарч байсан хоньны ууц зарна. За мөн хүсэл ингээд. За би одоо 21-т багаас одоо 21-т байна. За нэр нэг юм гоохт манайх нөгөө цэг мэг тавьж байгаарэ тий пост оруулахдаа тэггүй нөгөө ингээ уушгадлаа гээгүй. Тэгээ багаас эмээвөө дээр өссөн эмээвөөд ам болохоор нөгөө цагаан сар дандаа очиж тусалхыг хичээж гал түлээ хоол унд тусалдаг байсан байна. Тусалдаг гинэ. Тэгээ гахаа жилийн цагаан сар байсан санагдана. Манай өвөө эмээ хоёр 80 гарч яваа. Нилээд ахмад тэгээ хамаатан садан дүү олонтой болохоор хүний хөлдөстэй жинхэнэ дарагддаг гинэ. За шиний хоёронд баахан хамаатан орж ирнэ. Тэгэл би гаднаас төлөө оруулж ирэхэд эмээ бууз чигнэ гэж хэлсэн юм байна. Тэгэл би тоо тавиал 20 минутын дараа очиод гаргасан чинь хоосон чигнүүр тавьсан байна нэ. Хүмүүс нэг хүлээгээд байдаг. Гэтэл усаа тавьж таглчаад бууз өрхөө мартсан юм байна л да. Тэгээ эмээ загнаад. За бууз өрөө дахиад 20 минут хүлээлээ. Нөгөө ирсэн олон хүн намайг бууз гаргах хүлээгээл өндлцөөл яарч байгаа гэж ихтэй. Ер нь нөгөө олон айл хийсэн гэхэд яарч те. Тэгсэн удалгүй гэрээр дүрэн хин шүүхээр санхлаад утаа уур саагад сүүд болсон гин. Тоот ус ширхчихэж. Яг үнэ. Усаа сэлгээгүй нөгөөх нь ширгэж түлэгдээд бөөн утаа. Тэгээ өвөөмөө хоёр бүр халаглаад яана гэж толгоос ихсэрч байна. Яг тэр үед баахан хүмүүс гаднаас ахаад ороод ирсэн гинэ. Тэгээ бүр гэрт багтгаа байлаа. Өмнөх хүмүүс нь буузаа хүлээгээд байдаг. Усаа нэмж байгаад буузаа өрж дахиад 20 минут хүлээгээд тэгээ гаргасан чинь нөгөө юу н буузан түүхээ. Бусан ч буцлаагүй. Гал нэмхээ мартсан. Ирсэн хүмүүс нь бүр за явъя гэж бүр ингээ явцгаасан гэдэг. Тэгээ нилээ орой хүн тадарсан байна өвөө эмээ хоёр бүр загин чинь чи одоо дөнгөж 18 19 байж ухаан санаа чинь одоо яац юм. Миний насн дээр ирвэл яах юм. Хороглоороо тоглох юм байна л да чи гэдэг амар загисан гэдэг. Яа нэрэл одоо тийм дээ одоо тэгээд тэр хүмүүс чинь 3 удаа л ярьж 20 минутаар баг бүтэн цаг суудсан байж бод хүлээгээд тэг игнийх хүмүүс бол За миний дараагийн пост мөнх эрдэнэ гэдэг хүний пост. 1990-ад оны дунд үе юмдаг цагаан сараар айл хийж яваад хамаатны ахынд очлоо. Аав ээж хоёр олон айлаар ороод бууз идэх зай алгаа, бууз жирэх хэрэггүй цай угаад эдэн амсыг илээ. Тэгсэн айлын эхнэр ихч яалаа гэж танах жил болгоно л бууз жигнүүлэхгүй юм. Энэ жил жигнэний хүлээж вэ. Буузаа тавьчихлаа гээл гэрээ эзэнч тэг шиний бууз жиг шингүүртэй гээл манайх хүлээхэр боллоо. Ярьж өөрж ярдэл 25 минут болоод ихч тоогооныхоо тагийг аваад сэвсэн ч бууз ахгүй хоосон нэг нүрийг яг сайн шиг.
Хоосон жигнүр сэвэд игчийн нүүр нь улаагаал царайн сонин болоод явчихлаа. Аав ээж хоёр ч одоо манад хүмүүс ирэн дараа тухтай ирээ гээл босох гэтэл ах эхнэрлүүгөө уурлаад яхара хоосонтойгоо 25 минут жигнэдэг байна. Дахиад жигнэ гээл бөгөмдлээ. Эхнэр нь ч хөөрхий бүндгнөөд санаан зовоод манайхан гарах гэтэл игч хаалгаа алдал зогсоод түр ингэ заяа. Хөөрхий. Зогсоод гарахгүй бууз эдээд яв би бууз тавьчихсан гэд гаргаагүй. Тэдний хүүхдүүд манаа ах トゥ гэд хүүхдүүд бөө инээд тэгээ гарч чадаагүй манайх дахиад 25 минут хүлээж бууз эдээд гарсандаа одоо ч тэр ах эгч хоёр аав ээж хоёр энэ дөрөв үний царайч нүдэнд харагдах шиг болж инээд өрчэн инээ. Би ч юм даа гарын таврын явах шиг аав одоо бити явалтаа гэдэг шиг басан. Чамаг энэ хаалгаар ингэ гарахгүй яах вэ? Тэгээ одоо буцаа суужлаа л да. Яа. За 2 минут. За ганц паус урш тийм үү нэмэлтээр. За тэгээ. За гэдэг нэ. За сайн байцгаана уу. Цагаан сар гэснээс 90-ад оны сүүлээр цагаан сарын дараахан гэртээ ингээ ганцаар байсан гинэ. Орой ингээд мал хуйгаа хотлуулаад бууз жигнж идэх юм болоод гаднаас нөгөө жигнүүрээ оруулж ирээд тэр нөгөө Орсын нөгөө хуучны төмөр жигнүүр нь. За. Тэгээ оруулж ирээд лааны гэрэл буузаа өрөөл тагийн тавих гэсэн чинь таг нь олдохгүйсэн гинэ. За. Тэгэхээр нь өөр юмар буюу нөгөө гурилын гамбанзаар ингээ таглаад тэгээ ус буслахаар нь ингээ жигэнсэн гэж. Тэгээ 20 минут болоод буузаа үтсэн чинь гаднах гурил нь дөнгөж гисээд мах нь бүр хөв үлдүүрээ нэ. Гайхаад гал нь багцсан болов нилээ их мод галдаа ингээ ус нь буслахаар нь дахиад жигэнсэн. Тэгээ гэр бүр ингээ гэр нь болохоор байцуух ярахгүй халуун болоод хаалх үүдээ онгоолгол бүр тэгээд 15 минут болоод үтсэн чинь буузан түрүүчийнхаасаа жаахан л гисэн мах нь бас л хүлдүүрээ. Тэгээ гайх ихээр гайхсан. Тэгээд 40 минут жигнээд болохгүй л гисдэггүй ямар сони юм бэ гэд бодсноо гинт айц хүрсэн гинэ. Тэгээ айгаад хам хум өвсний хашаанд бас морой барьж унаад бүр дахиад заагалтай хэлдэ очиод хоноод унтцсан гинэ. Айсан додод. Тэгээ өглөөрөд үтсэн чинь ингээ жигнүр оорстэй. Жигнүрийнхэн доор нь нөгөө таглаан ингээд байсан гинэ. Нөгөө хуучны орсон юу ч тийм шүү дээ. Тэгээ усан бусалж байгаа гэсэн таглцсан. Тэгээ тагн дээр нөгөө жигнүр тавьсан байсан гинэ. Тэгээ дээрээс доороос нь уур явахгүй. Тэгээ дээр нь бас нөгөө гаманзаар тагласан гэсэн тэр чинь уусаа нэг завсар заарсан байгаа шүү дээ тий. Тийм. Айгаад нөгөө моройд унаад авигддаг нь гоё. За энэ үрээд 2023 оны 2 дугаар сарын 10-ны баасан гарагийн үдийн ачаар нэвтрүүлэг байна. Радиогийн 3 дугаар студиэс ихийг сонсож илүү мэдээг сүрэтээр шууд үрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Буурал усны Сэд за мөн ширээн дээр байх шинэхэн амтлагч Реди хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа гэрлээ. За баярлалаа зандаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч ширээн дээр байх шинэхэн амтлагч Реди мэдээлэл авахутас 88 89 88 11 88 89 11 Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Буурал усны багц мэдээлэл авахутас 80 42 43 73 80 42 43 73 3 2 1 эфир. Үдийн хачир нэвтрүүлэг хөтлөгч Зандаа хөтлөгч Гэрлээ. Дэлхийн монголчуудын эмжэл радио 88.3